Сайн байна уу Бамби TV-ийн өнөөдөр та бүхэндээ Жан Шижигийн тоглосон Дөнфөн Тай гэх киног ярьж өгөхөөр бэлдсэн байна. Бидэнтэй хамтаагаарай. Мөсдөж хаягдсан хотод эцэг тогтоохоос өөр чадваргүй өлсөж өгөхийн даваан дээр явж буй нэгэн эмэгтэй хээр талд нэг айл олоод эцэг тогтоох шинжилгээ хийх зэвсэг надад бий. Та хоёр нэг хүснээсээ хийгээд төрсөн эцэг хүү мөн бол шар гэрэл асна биш бол ногоон гэрэл асна. Оронд нь харин надад ердөө нэгэн ширхэг дахианы гуйл өгч хэмээн гуйд. Гэтэл нөгөө эцэг хүү хоёрын дээрээс ногоон гэрэл цацарч төрсөн эцэг хүү биш байна гэсэнд аав нь уурлаж шууд гадагшаа хөөгөөд гаргачих. Эмэгтэйч өлсөж даарч өгөхийн даваан дээр дараа төрөлдөө царайлаг булчинтай залуутай учирч өдөр болгон дахианы гоё идхэмсэн гэсээр өхнө. Үүний дараа гинтэл сүүх тэргэн хормын хувцастай явж буй шин гэр бүлийн охин шин жиншигийн бие дэргэн төрхөн тэр. Гэтэл ихнэр болох гэж очсон суун харшийн зарцсан түүний сүүх тэргийг оруулахгүйгээр барахгүй. Дор тудалдаачны охин яахаараа манайх авшид эзэгтэй болдог юм. Манай эзний эцэг хоёр эрт өнгөрсөн ч хойд их болох Лю хадагтай уг харшийг өдөрддөг хэмээн. Харин суун харш дотор Лю эзэгтэй сун эрхэмд хандан чи тэр ихнэр дээр очиж гэрлэхгүй яасан юм. Яах гэж хойд их дээрээ ирсэн гэхэд битгий хардал да. Би тэрнтэй инженийн мөнгнөөс болж гэрлэх гэж байгаа болохоос сэтгэл зүрх зөвхөн чиний шүү дээ. Тэгээд ч одоо тэр орж ирээд чиний өмнө өвдөг сөгдөж цай хийж өгөн шүү дээ гэв. Лю авахаач чи тэрнтэй гэрэлчхвэл бидний хүүхдүүд яах юм? Нэрээрээ чиний дүүч үнэн хэрэгтээ чиний хүү шүү дээ гэхэд би тэр дор тэмхтэд яалаа гэж хүрэх вэ дээ. Гэх мэтээр сэтгэлийг нь засаж байх нь тэр. Хойд ихтэйгээ явуулсан байж таарна. Гэтэл гадаа нь бүр сун хашийн зарцсан сүд бүсгүй олон нийтийн өмнө эмэгтэйчүүдийн үзлэгт орох ёстой. Энэ худалдаачны суудсанд суу гэж доромжлно. Манай шин жинши нөгөө зарцыг шууд л жийж унаагаад шалгал та. Гэхдээ эхлээд сүй залууг шалганаа гэж хариу барина. Манай хүнд сайн зодтолдог бололтой 4-5 эрэгтэй хамгаалагчтай торхгүй зодтолдож байгаад хаалган дээр үсрээд гарчхав. Доошо буухт нь үнэхээр царайлаг морьтой нэгэн залуу тосоод авах нь тэр. Манай жиншиж энэ миний нөхөр болох хүн юм байх та химээ мөрөөдөж байтал бүгд тэр залууд мөргөж ёслоод хүндэтгэл үзүүлээд байв. Жиншиж энэ залуу яадаг залуу юм? Алдартай юм уу гэхэд Ён хааны хүү хамгийн итгэлтэй садоро 10,000 гаруй цэрэг удирдаг их нэр хүндтэй эрхэм гэх нь тэр. Сун өргөнөөс жиншигийн жинхэнэ нөхөр болох гэж буй Сун Мантийн гүйж гарч ирэхэд Ён хаан хүү би өгөн чамд баяр хүрэх гэж ирсэн ч ийм увайгүй зүйл харнаа гэж бодсонгүй. Химэн сүд бүсгүйг дотогш оруулахгүй асуудал үүсгэж байсан тухайн хэлнэ. Гэтэл нөгөө аимшигч бүх бурууг жинши рүү нэг тохож үзээд зарт нартааж нэг тохож үзнэ. Ийхүү Ён хаан хүү ирсний ачаар жиншигийн сүүх тэрэг дотогш орж ингэж нэг ёслол эхлэх болно. Лю авахаач хүүгээ дуудаж танилцуулаад энэ их чигээ бэр ихч гэж дуудаарай гэтэл хүүн би ийм царай муутай хөдөөний амтанд бэр ихч гэж дуудахгүй. Тэд бүгд л чамайг царай муутай гэсэн штэ гэхэд Лю авахаач хүүхдээ өмөр. Өргөөнд байсан хүмүүс ч энэ авахаа яагаад гівлүүрээ авахгүй байгаа юм. Хүүгийн хэлснээр үнэхээр царай зүс муутай учраас нуугаад байгаа юм шүү гэцгэн. Гэтэл Лю авахаа хүү гиндүүлж байгаад жиншигийн гівлүүрийг суг татахад бүгд л царайг нь хараад хичнээн үзэсгэлэнтэй болохыг нь бишрэнэ. Гэтэл тэр Лю авахаа хүү Сун Мантийн дээр ирээд ахаа гэхэд нь эцэг тогтоох шидэд Жифу баавууд шин захиалга орж ирлээ. Шалганаа гэх мэдээлэл ир. Жиншич яана энэ арай төрсөн хүүн юм биш биз дээ гэж бодоод энэ хоёр явуулдаг юм байна гэж зарлахад Лю авахаа өстө тим юм гэж юу байдیں۔ Тэгснээс үхсэн минь дээр гэх мэтээр жүжиглэж гарна. Сун Мантич чи миний ээж хүнтэй ёс зүгээ харьцлаа хэмээн сэлэн барьж хөөхөд Жинши Ён хаан хүүгийн араар орж нуугдана. Ён хаан хүүч чамд нотлох арга байгаа юм уу гэхэд мэдээж байгаа гэд Сун Мантинтэй мөрий тавихаар болно. Жинши энэ хоёрыг явуулт гэдгийг баталж чадвал гэрлэхгүйгээр сун харшаас явж энчний мөнгөө буцаан авна. Харин Сун Мантин мөлхөж би бол араар тавьч гэж хашгирч 3 торно гэв. Харин ялагдвал Жиншигийн бүх энчний мөнгийг Сун Мантин авч мөн л энэ өргөнөөс хөөж явуулнаа гэв. Жиншич Жифу баавыг гаргаж ирээд нэг үсээ хийж шалгаж үзнэ гэхэд иймэрхүү залм их хэрэглэнэ гэж мэдсэн юм аа гэв. Тиймээс итгэхгүй ч болов уу гэж бодож байсан учраас туршиж үзэх хүн байна уу гэхэд нэгэн аав хүү хоёр гарч ирнэ. Ингээд үснээсээ хийтэл толгой дээр нь ногоон гэрэл асаж төрсөн эцэг хүү биш гэж цаана. Харин гарцаагүй бид хоёр төрсөн эцэг хүү мөн гэж хэлснэ. Хэсэг хугацааны дараа за бид үнэхээр төрсөн эцэг хүү бишээ. Би өргөж авсан юм аа гэд үннээ хүлээн. Араас нь тэнд байсан бараг бүх хүмүүс шалгаж үзээд үнэхээр их бишрэн. Эцэст нь Сун Мантинтэй тавьсан бооцоогоо шалгаж үзэхээр болоод яг хоёулангийнх нь үсийг аваад хийх гэж байхад Сун Мантин үннээ хүлээн зөвшөөрч энэ нэмэгтэй л намайг мансууруулж уруу татсан гэх битээр бурууга тохоход Лю авахаач уурлаж хоёлаа хамаг булаагаад илгэнэ. Санаандгүй хоёр ус Жифу баав руу ороход хамгийн гайхалтай ногоон гэрэл асна. Лю авахаа хүү Сун Мантин хоёр төрсөн эцэг хүү биш. Харин төрсөн эцэг нь Лю авахаа өргөний зарц барлаг байх нь тэр. Жиншиж явуулдаг гэдгийг нь илчилсэн тул мөрөндөө ял
болж яв хаахуугийн ачаар сум мантины шитгэлийг хүлээлгэж чадна. Ингээд Жинши өөрийн төрсөн гэрлүүгээ буцаад явж байхдаа зарцаасаа төрсөн ээж нь инж болгож их хэмжээний хөрөнгө бэлдсэн. Сайн хүнтэй сууж сайхан амьдраасай гэж хүссэн ч аав нь дахин гэрлэж хойд их нь өөрөөсөө холдуулахын тулд Жиншиг хөдөө зүсэн болохыг сонсно. Мөн сум мантин шиг новшиг нөгөө хойд их нь л олж өгсөн байдаг. Хойд ихч сун эрхмийг энэ муу гомдоочхоор хүүгийнх нь ирээдүйд муу гэж бодон Жиншиг яг одоо явж уучлалт гуй гэхэд Жинши өөрөө явж гуйхгүй юу? Худлаа хүн ашиглах гээд давраарэ гэж тэрвээр нэг болгож тавь. Хойд их хүү хоёр нь энэ өмнө нь их дуулууртай байсан. Одоо яагаад ийм тогшин болчихоо? Ямар ч тач бид сун эрхмийг гомдоож болохгүй учраас очиж уучлалт гуйя гэд яв. Сум мантинч тэр муу Жиншиг олон нийтийн өмнө шившиг болгомоор байна гэхэд хойд их тэрч асуудалгүй л дээ гэв. Хойд ихийн сэдсэн санаа нь Жиншигийн хурмын цайлах хийх нэрээр олон хатагтай нарыг цоглуулж тэр үед бүгдийн нүдэн дээр шившиг болгоно гэв. Ингээд цайлах болж байтал шин өргөний хажуугаар Ён хаанхуу зурж явахдаа дайраад гарахаар болно. Бүгд л Ён хаанхууг ирсэнд ихэд гайхан баярлаж ухтаж авд. Үүнийг ашиглаад хойд их Жиншигийн зарцыг өргөөнөөс нь зориудаар гаргаж нууцаар нэгэн мансууруулах бодистой хүч өгүүлнэ. Жиншигийн хамаг биеийг халуун оргиж ухаан санаа нь балартаж байхад гаднаас нэг муу үзээрийн царайтай аим шин эрэгтэй хүн орж ирнэ. Тэгснээ Жинши рүү дайрч хүчрхийлэх гэж оролдогч азар Ён хаанхуу орж ирэн авна. Мэдээж энэ бүхэн хойд ихийн явуулга байх бөгөөд Жиншиг олны өмнө өөр эртээ завхарч байгаа мэтэр харуулах зорилготой аж. Азар үслийн царайтай юмнаас аврагдсан ч Жинши мансуурсан тул бие барьж дийлэхгүй Ён хаанхуугийн хувцсыг талаад ямар гоё биетэй юм бэ? Бүх амьдралаа зориулахад ч бэлэн байна. Ийм үе та төвчөхгүй гэдтэй гэсээр жан болохон дэрээ. Ор хүнчлийн ажил дуусны дараа Жинши намайг аварсанд баярлаа гэснээ том алтан юм бүү хаанхуу дүгнэ. Хаанхууч би ямар 6 цэнгэлийн ажилтан юм уу? Би хийсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээж чамтай гэрлэж өөрийн гүнжээ болгон авахар шийдсэн гэв. Жинши ч мил гайхаж үгүй ээ заавал тийх хэрэггүй штэ. Та бид хоёр хоёулаа хүсээд унтсан болохоор гэхэд хаанхуу миний тэр зүйл чамд таалагдаагүй болохоор гэрлмээргүй байгаа юм уу хэмээн асуув. Жинши ч үгүй ээ таны төгс би надад үнэхээр таалагдсан. Хэрэг би бас тань таалагдсан бол над дээр та хаяа ирж болно штэ. Гэхдээ заавал гэрлэхгүй. Би гэрлэхээс айж байна. Би яасан ч чамайг зовоож шудраг бус хандахгүй. Хүлээж бай. Би аль болох хурд ирж гэрлэх санал тавина гэд яваад өг. Энэ үеэр хойд их баахан хатагтай нар дагуулж орж ирээд чи яаж юм өвөөгүй зүйл хийж чадваа? Одоо аав чинь юу гэж хэлэх юм бэ? Гэх мэтээр жүжиглэж гарна. Жиншигийн аав нөгөө хойд ихийн хүү хоёр орж ирээд нийлж загнаад л бөөн юм болж байхад анх нь аавыг нь энэ өөрөө л ийм зүйл хийсэн. Тийм учраас зүгээр өнгөрөөж болохгүй. Ааваа гэж хэлэхэд Жифу баавууд шин захиалга орж ирлээ. Шалгануу гэх мэдэгдэл ирэхэд Жинши хойд ихийн хүү өөрийн аавын төрсөн хүн биш болохыг мэднэ. Тиймээс аавдаа чиний над хайрт амлагчин араар чинь тавьж хайрт хөвчин чиний төрсөн хүү биш заа юу? Би андаали. Миний хэлсэн бүхэн үнэн. Эцэг тогтоох шинжилгээ хийгээд л мэдчиж болно гэхин тэр. Үүнд аав нь маш их уурлаж ийм утгагүй ёс зүйгүй юм ярьдаг чамайг гэр бүлийн хуулиар шийдэх болно гэд олны өмнө саваа модоор нуруунд дээр нь хит хитэн удаа хүчтэй зохино. Дахин нэг зохих гэтэл Ён хаанхуу ирж аварч энд юу болоод байгаа тухай асуухад хойд их нь энэ шин Жинши өөр эртээ өвөөгүй зүйл хийж шин гэр бүлийн нэр нүрийг дарамжилсан. Тиймээс бид гэр бүлийн хуулиар 100 удаа модон савгаар саваадан шийтгэж ичих мэдрэмжийг мэдрүүлж дахиж гадуур залбин ирчүүдэд явуулдах ёсгүй гэдгийг ухааруулж байна гэв. Гэтэл Ён хаанхуу таны яриад байгаа тэр залбин ирчин бий байна гэхин тэр. Хойд ихч тийм байх боломжгүй. Тэр чинь нэг муу дээрэмчидтэй унтсан гэхэд та яаж дээрэмчин гэдгийг нь мэдэж байгаа юм. Өөрөө өргөөрөө нь явуулсан болохоор мэдэж байгаа байх нэ гэд нөгөө өргөөрөө орж ирсэн үслийн царайтыг нүүрэлдүүлнэ. Дээрэмчинч бүх үннийг хэлж аавд нь Жиншиг өмөрхийн оронд нөгөө хоёроо өмөрч энэ хойд ээжигээ араар тавьсан гэж гүтгсэн учраас шийтгүүлэх нь зүй ясны хэрэгэ гэв. Жиншич би худлаа хэлээгүйгээд Жифу баавуу гаргаж ирээд нэг үсийг нь хийж үцтэл мэдээж ногоон гэрэл хасаж төрсөн эцэг хүү биш болох нь тодорхой болно. Ингээд үнэнтэй нүүр тулж булаан дэлгэцэн хойд их шууд ил цагаандаа гарч тийм ээ миний араар тавьсан шалтгаан бол чиний наад хөвшин наснаас болсон. Би яасан гэж ийм сайхан залуугаараа бэлгэсэн эмэгтэй болох ёстой юм гэснэ. Жиншиг бас хаанхуутай нэг унтаж хаягдхаа мэдгүй чи надаас ер нь юугаараа дэрдэх юм хэмээн дайрна. Гэтэл хаанхуу шууд би шин Жинши авахаатай гэрлэж өөрийн ихнэр болгон авахаар 99 үнэт зүйлийн бэлэг бэлдсэн гэхэд бүгд л татвар юмч биш бүр хатнан болох гэж байна штэ хэмээн мэл гайхна. Хаанхуугийн авчирсан бэлэг нь олон мянган акр үржил шимтэй газар Харайлангийн талбай 2 ферм 50 дэлгүүр алтан гултмай гэх мэт үнэтэй маш олон бэлгэнүүдийг бэлдсэн байв. Үнийг харсан аав нь гинтэл зан хувирч охин минь ёстой миний буруу аавыгаа уучлаач дээ гэхэд Жинши ёстой тийм байхгүй чи жаахан охиноо хөдөө хөөж явуулсан. Зөвхөн охиноо ашиглахыг л хүсдэг. Чамд эцэг байх эрх байхгүй. Өнөөдрөөс би чамтай эцэг охины холбоогоо таслаж байна. Дахиж хизээж холбогдохгүй гэдгээ зарлаж байна гэхэд хаанхууч та гэрээхээ ийм жахан асуудлыг олигтой зохицуулж чадахгүй хүн яаж ордонд удирдагч байж болох вэ тий? Шин гэр бүлийн хааны ордонд байх цаалыг түтгэлзүүлнэ гэд манай хоёр явцгаана. Харин саяны хойд ихийн Жиншиг хорлох
ажиллах төлөвлөгөөний цаана сум мантин байсныг мэдээд манай хоёр очиж болгож тавина. Жиншиж намайг мансааруулсанд баярлалаа. Чиний ачаар би баян альбиро болж орсон хэмээн тохуурхож уучлалт гуйлгуулна. Ийхүү ханхуу надад чамд хэлээгүй нэг зүйл байна. Би өмнө нь цэвэр байгаагүй нэг хүүхэдтэй. Гэхдээ 5 жилийн өмнө алга болчихсон. 5 жилийн турш яаж шаагаад огтхонч олж чадаагүй. Би хүүтэйгээ үлдчихээд олигтой харж чадаагүйгээс ийм зүйл болсон хэмээн өөрийгөө буруутгахад Жинши чи тийм зүйл хийхийг хүсээгүй шүү дээ. Өөрийгөө битгий буруутгаа хэмээн тайвшруул. Өмнөх эхнэрийн минь хэн болохыг мэдмээр байна уу гэхэд Жинши хүний амьдралд одоо болон ирээдүйд чухал шүү дээ. Би мэдэх шаардлагагүй гэв. Үзэгдэл солигдож Вэн Ахуай татвар имэс ханхуу өөрийнх нь цэцгийн цайлаа ёслол эрүүлхийг ятгаж өгөөч гэж алтар хавчаар бэлэглэн гуйж татвар имж бэлгийг хараад тийлгүй яах вэ? Авьяаслах ухаалаа ерөнхий сайдын охин чил манай ханхуу тохирно хэмээн нэг хөөргөж суухад ханхуу гаднаас орж ирээд шин ахуйтай гэрлэх гэж байхаа тухайгаа дуулгаж хоримонд нь бэлдээрээ гэхэн тэр ханхууг эргүүлэх гэж байсан Вэн Ахуайн уур хурж яасан гэж нэгмүү худалдаачны охин таны гүнж болж болох юм бэ гэхэд ханхуу уурлаж Вэн Ахуй үгээ бод дахид ян ордонд орж ирж болохгүй гэв. Ингээд манай хоёрын хурмын өдөр болж Жиншиж нүрээ бүтээчихсэн сууж байснаа. Ёй тэсэхгүй нэ юм идэж гол орохгүй бол болохгүй ингээд гівлүүрээ тайлаад хэвнэг хоол идэж сунд. Зарцсан орж ирээд ян гэр бүлийн тухай олж мэдсэн. Ян хаан гадуур дайнд яваад завгүй байгаа. Том хатан хийдэд бясалгал хийгээд барагтаал бууж ирдэггүй гэхэд Жинши ашгүй дээ. Би хатан мижийн ямар зөрчилдөөнгүй байх нь гээд баярлаж амжаагүй байтал зар зүрхжлүүлэн. Гэхдээ лин гих татвар юм байдаг. 2 дугаар хүн түүнээс төрсөн гэхэд царай нь хоёрч муу шүү муу хэмээн готрно. Ийхүү өглөө болж хатанд гүнж ханхуу хоёр минь мэтгээр очих цаг болно. Гэтэл ханхуу аль хэдийн сэрчгсэн байсан ч Жинши нойр хүрээд байна уу гэсээр босдоггүй. Энэ төрхийг нь ханхуу өхөөрдөж нойрмог байхад нь ховцыг нь өмсөөлж өгнө. Хатан дээр очиж минь мэтгэхэд сайхан охин байна хэмээн найрсаг хүлээн авч бэлэг болгон маш үнэтэй зөвлөлд бууж бэлгэлэн. Дараа нөгөө ерөнхий сайдын охин Вэн Ахуайн цэцгийн цайлгаанд оролцохоор очино. Вэн Ахуйч ханхуугийн нүдэнд өртөж өгөх гээд ард үрд нь гүгээд л байна. Амжилт олохгүй суудалдаа суутал лин татвар юм та 100 цэцэгсийн зураг зурсан гэж сонссон. Бидэнд үзүүлээч гэхэд Вэн Ахуй зурсан зургаа үзүүлээд за миний жаахан авьяасыг хүмүүс харсаар байгаад бүр залхсан байх. Харин гүнж анх удаа энэ цайлганд оролцож байна. Авьяасыг нь харъя л да гэхэд лин татвар юмч худалдаачийн охин яаж Ахуй танар шиг авьяастай байх вэ дээ. Битгий хүнд байдалд оруулаа хэмээн доош нь хийхэд Жинши хармаар байвал сайн хараад авал та гэд үнэхээр гоёмсаг сэтгэл хөдлөмөр бүжиглэж эхлэх нь тэр. Нөгөө Вэн Ахуйч ийм энгийн бүжиг хинч бүжиглэж чадна гэхэд Жинши чи намайг зөвхөн бүжигсэн гэж бодоод байгаа юм уу? Жинхэнэ урлагийг одоо харуулъя гэхэн тэр. Гэтэл Жинши гоёмсог бүжиглэж байсан хэрнээ давхар үнэхээр сайхан зураг зурсан байдаг. Мэдээж бүгд биширч Вэн Ахуйн атаа хорсол дээзэхтэй тулна. Гэтэл гинэт ханхуу ордноос яаралтай дуудаж явах болоход Жинши зүгээр яваа. Тэд намайг яаж чадахгүй хэмээн ганцаараа үлдэнэ. Нөгөө Вэн Ахуй хурч ирээд ханхуу чамд хайртайдаа гэрсэн гэж бодвол чи андарч байна. Чи нас барсан ихнэртэй яг адилхан болохоор чамтай суусан гэхэд Жинши тийм үү? Ямар увайгүй хэрвээ намайг орлон тоглогчоо болгосон байна гэж хэлүүлмээр байгаа юм уу? Гэт юу ч тоохгүй байгаа царай гаргатал Вэн Ахуйч чи яагаад гуниглахгүй байгаа юм бэ хэмээн гайхна. Жинши гуниглахад маш их мөнгө зарцуулагдана. Надад ингэж их мөнгө үрдэг байхад надад сайн эсэх нь огт хамаагүй гэхэд үргэлж мөнгө гэж байх юм аа. Тэр чинь юу ч биш штэ. Хинт ч хэрэггүй гэхэд Жинши шууд чамд мөнгө хамаагүй юм уу гэд усны авчаарыг нь булааж аваад таны өгөөмөр сэтгэл баярлаа. Би явлаа гэд нэг сайн чадаад яваад өгнө. Тэл нөгөө лин татвар юм хүүтэйг нийлээд төлөвлөгөөгөө энэ сарын 15-нд хатны төрсөн өдрөөр эхлэе. Уг нь ханхуу хүнтэй суухгүй гэж бодож явсан. Энэ шин Жинши хүүхдтэй болчихвол энэ олон жилийн хийсэн бүх зүйл нурах болно хэмээн хоёул атгаг санаа өртлөөд явна. Хатны төрсөн өдөрч болж хийдээс дуудаж авчираад Жинши баярын билуутай хамт төрсөн өдрийн дуу дуулж өгч баярлуулна. Билууны лагсаага та хүслээ бодоод үлээвэл хүсэл нь биелдэг юм аа гэхэд хатан шууд л уйлаад миний ачхууг олоход л туслаач дээ. Энэ бүхэн миний буруу хэмээн сэтгэлээ барьж чадахгүй уйлна. Яг энэ үедээ зэрэгцэн гадаа хаалган дээр нэг хүүхдтэй эмэгтэй ирсэн байна. Хүүхдийг ханхуугийн хүүхэд байна гэж хэлсэн гэхэд эмэгтэйг оруулж ирээд асуудал намайг лиш явчаа гэдэг. Би тоныг 5 жилийн өмнө өргөж авсан. Хөдөө амьдарч байсан. Өнөөдөр хотод орж ирээд энэ ордон бяцхан ачхуугийн хайж байгааг сонсоод ирсэн гэв. Хатан шууд хүзүүн дээрх мингийг шалгатал ачхуу дээр байдаг минг нь мөн байж таарна. Гаднаас ханхуу Жинши хоёр орж иртэл хүү шууд ханхууг ааваа хэмээн тэрж авах үед Жинфу Бао захиалга орж ирнэ. Жинши шууд цусан төрлийн талаар ярьж байгаа тул хашир байх хэрэгтэй гэж Жинфу Баогаар шалгад үзэхэд шар гэрэл хасаж ханхуугийн төрсөн хүү мөн гэж цаа. Хүү дахиад ханхуу дээр би аавын хүү мөн гэд аав гэх үг хэлэхэд Жинфу Бао дахин шин захиалга орж ирээд байдаг. Жинши шууд энэ ханхуугийн хүү биш гэхэд хатан шууд нас мингэн таарч байхад чи яагаад ингэж байгаа юм гэд ачхуугийн мөн гэдэгт итгэн. Гэтэл хүүч би ээжтэйгээ хамт энд үлдмээр байд. Миний ээжийг үлдээгээч гэж
гуйгаад Жиншиг болохоор энэ ихчээс би айгаад байна гэд нэг сэжигтэй байдаг. Жинши Жифу Бао энэ хүүхдийн хэн болох нь асуудалтай байна гэж байнга сануулад байгаа хэрнээ яаж шар гэрэл ассан юм бол химэн дотроо эргэлзэж явтал ханхуу шууд би чамд итгэж байна. Яагаад тэгж боцноо шударгаар хэлээд өг. Жинши Жифу Бао алдах ёсгүй. Тэгвэл шалгаж үзсэн ус нь тэр хүүгийн ус биш, жинхэнэ хүүгийн усээр салсан байна. Надад нэг арга байна гэд яваад өгнө. Энэ үеэр Лин Татварын азар бид урьдчилан шин Жиншиг эцэг тогтоох шидэт зэвсэгтэйг олж мэдээд бэлтгэлтэй байж чадлаа. Тэр тэнэг хатан миний ач хүүг тэрвэрчгээд уйлж гарахт нь сэтгэлж үнэхээр өвдлөө шүү гिचгсэн шоолт судаг. Ийхүү ханхуугийн төрсөн хүү гэж итгүүлсэн хүн хоёрдугаар хүүгийнх нь хүү буюу Лин Татварын ач хүү болж таарна. Өөрийн ач хүүгээ хаан ширээн цуулгах хорон санаа өвтөлсөн байдаг. Харин Ли Шао Чаг захаар явж байтал нэгэн хар хувцастай алуурчин барьж аваад чамайг алуулахаар хүн мөнгө өгсөн. Зарим үед ч заавал хүн гомдоосон болохоор биш, дууга болохын тулд алуулдаг юм штэ гээд хулдаг далаатал ханхуу болон Жинши хоёр аварч байгаа мэт дөрвөлзүүлнэ. Тэгээд одоо хүү нэг нь танигдсан учраас чи хинт ч хэрэггүй болсон. Харин ч нууцын задлах аюултай болохоор чамайг хизээж хамаагүй алуулна. Харин чи жинхэнэ хүү хаана байгааг хэлвэл би чамайг хамгаалъя гэхэд Лин Татварын хүү ханхуугийн төрсөн хүүг хангааж алаа гэж хэлсэн ч өөрөө адилхан их хүн учраас би тэгж чадаагүй. Өөрийн төрсөн нутаг болох хэдэн мянган бээрийн цаана явуулсан гэхэн тэр Жинши ханхуу хоёр ч хүүгээ хайгаад явж байтал нэгэн хүүг том бихтэй хүүхдүүд дээрлэхэж зодож байгаатай таарна. Нөгөө хүүч байнга зодуулдаг бололтой гар хөдөлгөхөд талтчиж байхад нь Жинши тэрвэрч тайвшруулахдаа хүзүүн дээрээ мэгдээ байгааг нь харна. Гэтэл саяны дээрлэхэгч хүүхдүүдийн эцэг гээд мужийн захирагч хэмээн нэг хүн ирж хүүхдээ өмөрд. Тэгснээ наад муугч нь миний хүү тоо зодож байгааг айцлал гэж бод мод хэмээн хэлэхгүй үгээр бааханд оромжлно. Тэгснээ бүр Жиншиг миний татвар юм бол шүн надад үйлчил гэх мэтээр томрно. Манай хоёрч байранд нь тавьж Жинши хүүг шалгах гэтэл ханхуу энэ бол өмнөх туныг дөөрөөсөн хүүгээс шал өөр мэдрэмж байна. Тэр гарцаагүй миний мах цусны тасархаа мөн шалгах шаардлага алгаа гэв. Ийхүү хүүч би эцэг ихтэй юм байна. Хэний ч хүсээгүй залбан хүүхэд биш юм байна хэмээн баярлан уйлна. Манай хоёр хүүг ордон руугаа дагуулж явж байх хооронд ордонд нөгөө хуурамч хүү Ян хааны өмнө хатныг буруутгаж эннээс болж би хулгайлагдаж зовсон муу юм ээ. Би зөвхөн Лин Татварын эмдэл дуртай муртай гэж зүжгэлнэ. Харин ханхуу гаднаас төрсөн хүүгээ авчирлаа хэмээн хүүг дагуулan орж ирнэ. Жинши хүүг төрсөн хүү мөн болохыг хаалт нь батлахын тулд нүдэн дээр нь Жифу Баогаар шалгана. Мэдээж шууд лалтан шар гэрэл асна. Мөн Ло Шао Ча бүх үннийг хаанд хэлж тун бол хоёрдугаар хүү бид хоёрын төрсөн хүү тэрэл хүүгээ том ач хүү болгочвол Ян ордонг өвлж авнаа гэд ийм зүйл хэлгсэн гэв. Ингээд хаан хоёрдугаар хүүгээ 30 саваадаж Ло Шао Чаг тун хоёрыг ордноос хөөж явуулна. Мөн Ян хаан Лин Татварын хандан намайг хил дээр байхад ордныг чи ингэж авч явдаг юм уу? Яг одоо удирдах эрхийг Жинши чилжүүл гэхэн тэр. Харин жинхэнэ хүү эмээгээ тайвшруулж энэ бүхэн таны буруу бишээ. Бүгд л муу хүмүүсийн л буруу хэмээн ухаантай үг хэлнэ. Жинши ордны удирдлагын эрхийг гартаа авсан тул бүх зарц шивгчэд нартаа бэлэг өгч өөртөө сайн хамтарч ажиллахыг хүснэ. Үтэслийн авхай өөрийнх нь зарц Жиншигээс авсан бэлгээ өсөндөө зүүсэн байгааг хараад галзууртлаа уурлаж аяг авч шидэн зал хийлнэ. Задуулсан зарц өргөөний гадна уйл цугаатай Жинши таарна. Гар нь хүүхнээс болсон байгааг хараад им дөрхөж өгөнгөө зарцын царайг сайн хартал нүд хөмсгөн Лин Татварымтэй ихэд төстэй байгааг анзаарна. Жинши ханхуугээс Лин Татварым ганцхан хүү төрүүлсэн юм уу гэхэд тийм ээ. Манай эмээ анх Татварым болж ирэхэд нь чи хүү төрүүлвэл ордондоо үлдэнэ. Охин төрүүлвэл хөөн гэж байсан. Азарлын Татварым хүү төрүүлж ордонд үлдсэн юм аа гэхэн тэр Жиншиж дотроо нэг зүйл тамгсан тул Лин Татварымын хажуунаас нь байн гарч байх хүн тавина. Яг энэ үеэр Лин Татварым хин нэгнийг хайгаад байгаа болтой. Өөр нэгэн зарцаасаа сургийг нь гаргасан эсийг асууж нэг хувцас барин уйлаад л суун. Харин зарц нь орж ирэхэд хаалга тогшоход яадаг юм гээд шууд юм шидэж тухнаас нь цус гаргана. Мөн улаан шашны шүл авчирсныг хараад яагаад миний байн гэддэг зүйлийг авчираагүй юм гэхэд гүнжийн зарлагаар үүнийг авчирсан гэв. Лин Татварымч энэ мө бүр даварч байна. За яг чамайг нэг сайн болгоод өгье л дөө гээд гүнжи өгсөн улаан шашнаас болоод хорцсон дүр эсгэн. Хаанд болохоор зүгээр дээ гүнж зориудаар ингээгүй байх энтергээд сайн хүний дүр эсгэж байтал Жинши би зориудаар хордуулсан штэ. Хоолон захнад хөвлийн өвдөлтөд тэсгийн аргагүй болж байгаа биз дээ гэхэд бүгд сандрана. Хорыг яаж тайлах талаар асуудал тэр бол асуудалгүй. Та өөрийн төрсөн хүүхдийн цусыг уувал хор нэгээс 2 цагийн дотор бүрэн гадагшлна. Харин өөр хүүхдийн цус уувал хор уруулдаарч шууд үхнэ гэв. Хаанч 2 дугаар хүүхдээ дуудаж 2 дугаар хүү ээждээ цусаа өгөх гэтэл Лин Татварым ууж чадахгүйгээд аяа шууд газар түлхэн хангална. Ингээд Жинши тэр таны төрсөн хүү биш болохоор цусыг нь ууж чадахгүй байгаа юм уу? Анх таны төрүүлсэн хүүхэд охин байсан болохоор ордонд үлдэхийн тулд өөрийн охиноо хайж өөр хүү авчран хүү төрүүлсэн гэж итгүүлэн ордонд үлдсэн бидтэй гэхэд 2 дугаар хүү тийм байх боломжгүй. Би аавын төрсөн хүү мөн гэхэд Жинши Жифу Баогаар шалгаж үзнэ. Гэтэл мэдээж ногоон гэрэл асаж төрсөн хүү биш нь батлагдана. Ингээд Лин Татварым аргагүй ирэхэд бүх хүннээ хүлээн зөвшөөрнө. Мөн төрсөн хүүхэд нь байхгүй учраас ингээд хоорондоо үхий дээ гэтэл Жинши би таныг хуурсан юм уу? Зүгээр л хүчтэй тайвшрах юм хүчгсэн юм. Та яахчгүй гэв. Ингээд үннээ хүлээсэн Лин Татварым охиноо яаж чайсан олж чадахгүй байгаа тухай хэлэхэд Жинши таны төрсөн охин мөн
байх боломжтой хүн бий гэд нөгөө зарц руу заа. Лин татвар юмч яаж ийм дорд зарц миний төрсөн охин байдаг юм гэхэд Жифо Баавгаар шалгаад үзэхэд үнэхээр шар гэрэл хасаж төрсөн охин нь мөн байж таарна. Энэ олон жил Лин татвар юм төрсөн охиноо зодож загнаж тамлаж байснаа мэднэ. Мөн өөрийн охин болохыг мэдсэн бол юу гэж би зодох вэ гэхэд хаан чиний охин мөн бол зодохгүй байгаад биш бол өөр хүнийг яаж болно гэсэн үг юм уу? Зөвхөн тамлах тийм их туртай билүү? Өнөөдрөөс эхлээд чамайг төрийн хамгийн доод тушаалтан болгож хүссэн хүн бүр зарцаж болно гэх тушаал гаргана. Лин татвар юм зарц буюу өөрийн төрсөн охиноосоо өвдөг сүгдэн уучлалтгүйж боломж олохыг хүсгэд охин нь хизээж уучлахгүй хүртэх ёстой шитгэлийг бүтээсэй гэж хүсэж байна гэв. Жиншиж хэрв чи хүмүүстэй хүн ёсоор харьцдаг байсан бол энэ зүйл болохгүй байсан юм. Бүгд чиний үеийн үр. Хидэд төрсөн охиноо олсон ч эцэст нь юу болж байгааг харал та химээгээд Лин татвар имийг хамгаалагчид авч чадна. Харин хоёрдугаар хүүг хааны гэр бүлийн үр удмыг хулгайлж өөрийн хүүгээр сольсонд нь хуулийн дагуу шийтгэнэ гэв. Хаанхугийн хүү эмээгээсээ ээжийнхээ тухай асуухад шин Жиншидээ гадаад өргөцөн араншигийн хувьд их адилхан хэмээн ярьж байгааг нь Жинши гаднаас сонсчихно. Өмнө нь ч нөгөө бие авахаа хэлж байсанчлан хаанхуу зөвхөн өмнөх их нартэй адилхан болохоор чамтай суусан гэх үг нь санаанд орж цаанаа л нэг гомдол төрнө. Гэтэл хүн та аавтай муудалчихсан юм уу? Аав танд их сайн. Ажлын өргөөгөр нь дүүрэн таны хөрөг зургууд байдаг штэ гэв. Очоод хартал үнэхээр өөртөө нусны тусал мэт адилхан зургууд байлаа. Өмнөх их нарын нэрч муу адил Жинши гэсэн байв. Гэтэл Жиншигийн толгой эргэж өмнө нь хаанхуутай байсан мэтээр дурсамж орж ирнэ. Яг энэ үеэр эзэн хааны ордонд Луугийн өв залхамжлагч хүү төрүүлсэн гэх татвар юмтэй Сум Мантийн уулзаж буй хэсэг гарна. Одоо эзэн хаан хайр инэрлээ харамгүй үзүүлж ирээдүйн хатан болох боломжтой хэмээхэд татвар юм Луугийн хүү төрүүлэхэд чиний ач тус их байсан. Ямар шагнал хүсэж байгаагаа хэлээ гэхэд шин Жиншиг зогсуулж өгөөч гэв. Ингээд шин төрсөн хаанхугийн цайлгаа нь Ян хаанхуг эхнэрийн хамтаар урьж зогсуулж өгөө гэв. Ингээд шин төрсөн хаанхугийн цайлгаа дээр муж мужийн захирагч нарын бэлгэнүүдийг тест дараалан өгнө. Ян хаанхугийн бэлэг ирэхэд хайрцаг дотроос могоо гарч ирнэ. Энэ бэлгээрээ шин хаанхуд хөнөөл занл хийж байна уу хэмээн татвар юм уурлаж энэ бэлгийг гүнж авчирсан. Тиймээс хэрэгээсээ молторч чадахгүй. Явж гянданд хор хэмээн эзэн хаан хэлнэ. Шин төрсөн хаанхуу уйлахтай зэрэгцэн татвар юм битгий уйлдаа миний хүү гэхэд Жифо Баавууд шин захиалга орж ирнэ. Жиншиж эзэн хаанд шууд л миний буруу байвал би аянган цохиулж амиа өгөж бэлэн. Харин энэ татвар юмын хүү таны төрсөн хүү биш байна гэв. Энэ Жифо Баавууд цосон дурлыг тогтоож чадгаа гэхэд Ян хаан болон Ян хаанхуу нар ч үнийг нь батлана. Эзэн хаанч татвар юмдээ гомдоож байгаагаа мэдэж байгаач энэ олон сайд нарын өмнө дэм буруугүй гэдгээ батлаад шалгачихъя хэмээгээд шалгаж үзтэл шин төрсөн хаанхуу эзэн хааны төрсөн хүү мөн болох нь батлагдана. Ингээд гарах гарцгүй болсон Жиншиг татвар юм болон хаанхуу доромжилсан хэрэгээр гянданд хорж маргааш өдрийн 3 цагт толгойг нь авахар болно. Гэтэл энэ үеэр нэгэн татвар юм яг одоо гянданд очиж шин Жиншиг зохицуулахгүй бол тэр Жифо Баав намайг асуудалд оруулах нь гарцаагүй. Заавал устгах ёстой гэж Сум Мантид хэлнэ. Гянданд алуурчууд орж ирж харгалзагчдыг шууд хутгаж жалаад Жинши рүү дайрахад ашгүй Ян хаанхуу ирж аварна. Эхнэрээ оргуулах гэтэл хэрв гүнжин орохчвол Ян хаанхуу гэмт хэрэгтэн болох учир Жинши орохгүй гэхэд би чамайг дахин алдмааргүй байна гэж хэл. Дахин алдах гэдэг чинь юу гэсэн? Дахин алдах гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Чи намайг хамгаалж байгаа юм уу? Эсвэл хуучин эхнэрийнхээ орлон тоглогчийг хамгаалж байна уу? Гэхэд хаанхуу миний нас барсан эхнэр бол чи штэ гэхин тэр 8 жилийн өмнө хачин хувцас өмсчихсөн өөр ертөнцөөс ирсэн гэж хэлсэн гэв. Гэтэл цаг хугацаагаар аялж тэнгэрээс орчин үеийн хувцастай Жинши бууж ирэхэд Ян хаанхуу тосож авч байсан. Хамтаа өнгөрүүлсэн цаг хугацаа гэмит бүх дурсамжуудыг Жинши санана. Ингээд орох гэтэл эзэн хаантай таарч баригдана. Ян хаан болон Ян хаанхуу нар өөрийн цэргийн ололт амжилт байгуулсан бүх гавьяаг дэнчин тавьж Жиншиг хамгаалнаа гэв. Жиншиж хэрв би утгагүй зүйл ярьж байсан бол яах гэж намайг алуулахаар хүн илгээнэ гэж намайг чимээгүй болох шаардлагатай тулал алахыг хүссэн. Би асуудлын учир юунд байгааг бодож байна. Дахин ганцхан боломж олохыг гуйхад эзэн хаанч зөвшөөрч үр цай хүртэл боломж олгоно. Түүнээс цааш хинж гуйсан шууд толгоогч аавнаа гэв. Сум Мантийн 80 татвар юмд Жиншиг алж чадаагүй ч Жифо Баавыг устгасан гэхэд тэдний санаа амарна. Гадаа нь гинэт гал гарлаа хэмээн бүгд шуугилдахад сандарсан нин татвар юм Сум Мантийн хоёр шууд гараа зогтаа. Харин шин төрсөн хаанхуу хайсан нүүрнийхээ талд нь мэгтэй баян толгоогоо доош гудаалгаж явдаг нин татвар юмын хувийн зарц эмхтэй шатаж буй өргөөрөө хүү ухаан мэдрэлгүй хан шууд яваад орно. Нөхцөл байдлыг гаднаас харж зогссон Ян хаанхуу шид Жинши хоёр одоо л үнэн ил болж байна. Ихтэн асуудал байсан байх нь бидний тавьсан хуурамч гал үннийг илрүүллээ хэмээн маргааш өглөө яарвчлан эзэн хааны ордонд үннийг олсон гэд очино. Шин төрсөн хаанхуугийн цусан халбаагүй хүн нь эзэн хаан биш нин татвар юм байсан гэд нөгөө зарцыг оруулж ирнэ. Хаанхуугийн төрсөн их нь энэ зарц гэд шалгаж үзхийн тулд Жифо Баав гаргаж иртэл татвар юм мэл гайх. Жиншиж яасан та гайхаж байна уу? Хүмүүс чинь Жифо Баав устгасан гэж бодож байтал гараад ирсэн үү? Та буруу бодсон. Жифо Баав бол миний чадвар. Би л амьд байвал энэ яасан ч устгахгүй гэд шин төрсөн хаанхуу болон зарц хоёрыг шалгаж үзэхэд төрсөн их хүмүүн болох нь батлагдаж татвар юмтэй шалгаж үзэхэд төрсөн их нь биш гэх ноон гэрэл асна. Эзэн хаан хэд хэлэгнэж татвар юмээс яагаад ингэсэн тухай асуухад 10 жилийн турш хийжсэн ч хүүхэд олж чадаагүй. Таны хайр инэрлийг алдахгүй тул тэгж их болохоос өөр арга байгаагүй гэхэд хаан яагаад заавал энэ царай муут гэж хэмээн асууна. Энэ ордон дотор
бүгд л залуунаас гоо зөвхлөнгээрээ өрсөлддөг. Харин ганцхан энэ зарцын царай л таны хайрыг надаас болоод чадахгүй болохоор гэд хааны үрт нууцаар зарцыг оруулж жирэмсэн болгосон байдаг. Эзэн хаан шууд нин татвар имийг хүйтэн ордон руу цөлж татвар имтэй өгсөн хувилзан сум мантиныг угтлан ташуурдах тушаал өгнө. Харин зарц руу хартал шууд л зарц сэлэм авч хоолойндоо тулхан шин төрсөн ханхуу бол таны мах цусны тасархай. Та түүний амийг өршөө. Боол би бол өгөхөд билэн гэхэд жиншээ хаантаа хүний гадна төрхөр нь сайхан мухаа гэж дүгнэх нь хитрхи учир тогтоогдолтой зүйлээ гэв. Хаанч нөгөө зарцыг татвар им болгон ханхууг асрах тушаал өгнө. Бүх зүйлийн учир олдож юм ханхуу жиншээ хоёр өргөөндөө буцаж ирнэ. Хүүгээсээ яагаад өөрийг нь шууд хараад ээжээ гэж дуудсан юм бэ гэж асуухад хүү та миний зүүдэнд ирдэг байсан ээжтэй минь яг адилхан байсан. Та их сонио өмсчихсөн. Зүүдэнд минь байнга ирээд халамжилдаг байсан. Та бол миний ээж мөн. Жифу баавгаар шалгаад үзээч гэхэд 8 жилийн өмнө цаг хугацаагаар аялж ирээд жиншээ буцахдаа заавал эргэж ирэн намайг хүлээж байгаараа гээд явсан байдаг. Жифу баавууч шар гэрэл асаж жиншээ төрсөн ээж нь мөн гэж цаа. Ян ханхууч чи хинсэндээ хүрлээ. Үнэхээр эргээд ирлээ гээд удаан хаслын дараах дахин уулзалтаар кино дуусна. Дараагийн хятад кино драма товчлыг цаг алдалгүй сонсох хүсвэл манай сувагт subscribe дараад могоо хасаагаарай. Баяр таа.